Халахын гол хошууд хэмээх 100 гаруй хошуудын нэгэнд багтсан говь түшээ гүн ноёных гэж байжээ. Говь түшээ гүн ноёны нутаг одоогийн өмнө говь, дунд говийн хагас, дорн говийн хойд, Төв аймгийн урд хэсгийг хамарсан өргөн удам нутаг эзэлсэн хошуу байсан гэдэг. Говь түшээ гүн ноён Шагдарч ав гэдэг ганц хүүтэй байжээ. Тэр 20 орчим настай ноён зэрэгэ залгаж чадаагүй боловч нутгийн ардууд баг ноён гэж нэрлэж байжээ. Энэ үед манчнаар Монголыг ноёрхож бүх аль бүртээ харуулыг ард түмний хүч хөрөнгөөр гүйцэтгэдэг байв. Хүрээ Уляастайн 49, Ховд Уляастайн 13 гэсэн баруун чигийн өртөө харуулуудад 3 жил тутам нэгэн удаа дутагдсныг нөхөж дутууг сэлбэн нийлүүлэх төлөөний төшмөд томилж байв. Өртөөний харуулыг тэгштгэх нэгэн удаагийн ээжэд төшмөлөөр говь түшээ гүн ноёныг томилжээ. Ингэтэл говь түшээ гүн ноён нас өндөр өвгөн буурай болсон явж чадахгүй гэж учрыг айлтгаж өөрийнхөө оронд залуу хүү Шагдарч авыг явуулахаар шийдсэн байна. Шагдарч ав 20 гаруй тооны хяа төшмөдийг дагуулсаар гарч морин өртөөгөөр довтолж одоогийн Баян хонгор Өвөр хангай аймгийн нутаг чигт явж байх үед нь замын хажууд аргагүй ядуу бололтой нэг гэр харагдаж гин. Энэ айлаас нэгэн хүн гарч тэдэнд зориулсандаа биш, монголчууд нарсаар харж цацал эдээгээ цацдаг заншлаар ямар нэгэн цай эдээний цацал цацаж байхыг хараад үүнд монгол хүн их бэлэгшээмтгий учраас алс хол аян замд явж байхад ариун цагаан сүү эдээний дээж урдаас минь өргөж байна гэж бэлэгшээж айлын ядуу татуу байдал нь хамаатай юу, энэ айлд бууж болсон эдээнээс нь амсаад мордё гэж цөмөөр ярилцаж тэр айлд ирэхэд хитгэн хонь ямаатай гэр орнон ч ядуу дөрөө ийм айл байжээ. Энэ айлд өвгөн эмгэн хоёр бас тэндээс төрж гарсан ч юм уу, өргөмөл ч юм уу, ач өрн ч юм уу нэгэн охин байжээ. Түүний нас барагцаалгад 16-17 хүрч байгаа болов уу гэмээр халах Монголын хөдөөх охтын сайн сайхан өнгө шинж бүрийг шингээж төрсөн охин байв. Хэдийгээр өмсөн хувцсан өнгө үзэмжгүй гуйланшин ядуу гэвч үсгэлэн гуан түүнд дарагдахгүй тийм сайхан охин гин. Өрөөс нь нүдэн доошо ялимгүй хялар юм байжээ. Эднийд бууж цай эдээний дээж амссан ноён Шагдарч ав энэ охины сайн сайхан өнгөнд татагдаж гуйланшин ядуу гэж голохгүйгээр сэтгэл нь түүний тийш гүйж урссан юмсанч. Би энэ хүүхэн сэтгэлтэй дуртай байна ч гэж хэлсэнгүй. Ганцхан дагуул хяа төшмөдтэй би алс холын морин өртөөний замд учиргүй их алжааж ядарч байна. Өнөөдөр эндээ амраасаа гэж бодож байна гэж хэлжээ. Босдон ч гэсэн ноёныхон амыг дагаж бид ч гэсэн ядарч явна ноёнтон минь амарвал сайхан л байна. Гэлцэж тэр айлд хонголжээ. Энд амарч хонохдоо Шагдарч ав хүү тэр охинтой танилцсан байна. Маргааш нь болж Шагдарч авын хоргоцсон сэтгэл хэвээрээ тул би минь ердөө базааж өгөхгүй байна. Өнөөдөр өнжөөсөө гэж би бодож байна гэжээ. Бид ч гэсэн бас л олхиотой биш байна гэж өнчөд хинч татгалзсангүй цөмөр өнжицгөөжээ. Энэ 2 хоногийн дотор тэр охинтой Шагдарч ав улам дотн сайхнаар танилцсан байна. 2 хонсны дараагаар баруун тишээ явж Ховд Уляастайн 13 гэсэн хол баруун хязгаарын өртөөний Элст мянган, Буу мянган, Балдан засгийн хошуу гэсэн одоогийн Баян хонгор Говь Алтай аймгийн заагийн хил хязгаар хүртэл явж сар гаруй болсон хойноо эргэж буух замдаа нөгөө айлдаа ирж хизээний танил хүний ёсоор тэр охинтойгоо уулзаж улмаар ханилж амьдрахыг боджээ. Гэвч үүнийгээ хинт ч хэлсэнгүй. Баяд ноёдоос хонь мал худалдаж аваад арх айрыг бэлтгэж найрлсаар сар гаруй хугацаа өнгөрөхөд дагуул ноёд төшмөд цөмөр дургүйцэвч ил өнгөндөө хилж чадахгүй. Халах төлөөсөн их ноён өртөө харуулуудыг тэгштгэх их сайд тэрчлэн халахын гол их ноён хүний ганц хүү гэхэд очиж баруун аймгийн гуйлагчны нэгмүү хялар хүүхнийхээс гарахгүй. Энэ муу одоо яваасай харяасай бушуухан нутаг орондоо буцах юмсан гэж далдуур муулан баг ноён баруун хязгаарт ирээд гуйлагчны хялар хүүхэнтэй нөхцөд гарч салж өгөхгүй байна. Бид сар гаруй саатан хүлээлээ. Одоо яах билээ? Гэж эцэг ноёнд нь захиа бичжээ. Энэ захиа өртөө харуулаар дамжсаар ирснийг түшээ гүн ноён хүлээж авсан хойноо юу гэсэн үг вэ? Алс хол албанд явсан хүн гэхэд авгай хүүхэн эргүүлээд сууж байдаг чинь ёстой миний нэр алдрыг гутаасан муу мухай хэрэг байна. Намайг дуудаж байна гэж хэл. Гэж яаралтай Илч Бөөхяд довтлогожээ. Илч Бөөхягаар ирсэн эцгийн захидлыг хүү хүлээж аваад нутаг орондоо ирэхдээ нөгөө хүүхнийг ихнэр болгохоор авчирчээ. Ингээд нутгийн хүмүүс манай Шагдарч ав хүү идэр залуу цогтой төрсэн сайхан хүүсэн энэ охин ч гэсэн хэдий ядуу гэрт төрлөөч гэсэн халах Монгол охтын сайн сайхан өнгө бүрийг булааж төрсэн охин байна. Ёстой л халах Монгол хүний эр эм хоёрын сайн сайхныг энэ хоёр хосолж шатаж гэж шагшин магтаж байжээ. Гэтэл охины ядуу татуу гаралтай алс баруун хязгаарт нутагтайд нь дургуйтсан түшээ гүн ноён өгсөн хойноо миний хүү халахын гол хошуудын ноёны нэгний хүү мөн. Ийм учраас Баян ноён тайж 5 хүний өөр хүүхэд миний хүүд ихнэр болох ёстой. Ингээд л очиж баруун аймгийн гуйлчны нэгмүү хялар хүүхэн дагуулж ирнэ гинэ. Сайн чир бол муу чир бол ер нь дураараа гэрлэх явдал олигтой л биш байдаг. Юутай ч гэсэн багшламаас лавлаж асуух нь мөн. Гэж хяанараа дагуулan мордож баруун хойш явсаар байгаад одоогийн Дунд Говь аймгийн Эрдэнэ далай сумын захиргаа байгаа Эрдэнэ далайн хийд дээр шавлан сууж байсан шүтлгийн лам болох Ширээт лам Шар Човомб гэдэг лам дээр ирж. За их багш минь
Хүү баруун аймагт яваад баруун хязгаарын гуйлчны нэг муу хялар хүүхэн дагуулж иржээ. Тал нуруунд тааш тохирох хэсгийг үзэж хайрл. Гэж гуйхад нь шар чавамп мэрэгэн төлгөөч үтсэнгүй. Мэх залиач хэрэгэлсэнгүй. Түшээ гүн ноёны өгөн дотор баруун аймгийн гуйлчны хялар хүүхэн гэж дургуйтсан байдал илэрхийг ажиглаж авахын хамт зээ охиноо шагдарч авт хатан болгож өгнө гэж ноёныхтой ураг холбохоор бодож байсан нь санаанд орж. Тэгж таарнаа тэр. Чиний хүү тэгж муу яр удах гээд байсан юм. Ойрдоо 7 орой нар шингэх зүгээс шулмсын шар туяа татсан юм. Би ямар муу мухай цөвийн цагийн муу яр гихч болох нь вэ гэж гайхаж байсан юм. Чиний хүү л ийм шулмастай ханилж ирэх гэж байж дээ. Цаадах чинь хүнтэй биш, шулмастай ханилж ирч. Гэж хэлэхэд нь шашны мухар сүсэгт биширсэн өвгөн ноён. Багшлам минь, тэгвэл одоо яах билээ? Гихт нь шар чавамп. Яах юу байх вэ дээ? Салгаж хөөж тууж явуулах хэрэгтэй. Тэгхгүй бол цөвийн цагийн муу яр бүхэн дэгдэн, үхэл тахал дэлгэрнэ гэж айлтжээ. Тэндээс өвгөн ноён буцаж ирээд ихнэртэйгээ энэ хэргийг зөвлөж, "Заахөө, хүүгийн ханилж дагуулж ирсэн энэ хүүхэн чинь хүн биш шулмас юм гин. Багшлам тэгж айлдаж байна. Шулмсаар барахгүй ойрын 7 орой нар шингэх зүгээс шулмсын шар туяа татсан гин. Цөвийн цагийн муухай бүхнийг оруулсан ийм муухай шулмсын туяа гин. Хөөж тууж явуулахгүй бол хотол хушуунд гайгарс дэлгэрэн амтэн хүн үе олноороо сүрж өгнө гэж багшламтан айлдаж байна." Ингээд хүүгээ дуудуулан авчирч, "Ай хүү минь, чиний энэ хүүхэн чинь хүн биш шулмас гэж багшлам айлдаж байна. Даан чи хүн гүсгэл нь туяатай байсан нь шулмсын туяаг нь. Хэрв чи үүнтэй ханилах юм бол өөрийн чинь 8 нас албат иргэдэд чинь муу гин. Ушуухан хөөж тууч явал хүү минь чамд ихнэр хаа мундах вэ?" Гэж эцэг их хоёр нь ятгажээ. Шагдарч авах хүү эцгийн хэлсэн энэ үгийг сонсоод, "Та нар юунд дими юм донсож байна вэ? Би нэртэй хүний зүстэй охиныг тэр газраас энэ газар хань нөхрөө хийнэ гэж авчираад ямар нэгэн хүний дими хэлсэн зургаар шулмас шөтгөр гэж хөөж тууж явуулна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Бог шулмасч байлаа гэсэн та нартай ханилсан биш надтай ханилсан болохоор та нарт юун хамаатай вэ? Хэрв энэ хүүхэн бог шулмас байдаг бол миний ээжээс эхлээд бүгдээрээ бог шулмас байдаг байж таарах байх та. Би ханилсан хайрсан нөхрөө хөөж тууж тэгж гомдооч чадахгүй." Гэж хэлэхэд нь эцэг их хоёр нь юуч хэлж чадсангүй хоцорч гин. Үүнээс хойш удсангүй эцэг ноён нь шагдарч автаа тамах хэрэг мэш шилжүүлэх болжээ. Тамганы найр буюу ширээ шилжүүлэх найр дээр шагдарч авах хүү эцгийн оронд ноён ширээнд суухад түүний баруун хязгаараас дагуулж ирсэн хүүхэн хатан ширээнд суужээ. Найрт ирсэн олон ард тэр хүүхний сайн сайхтыг магтснаар барахгүй ядуу гэрт төрсэн даруй зөөлөн ааш цантай учир олон түмний хүсэл хайрыг булааж байв. Түшээ гүн ноён тэргүүтээ ядуу хоосон хүнд дургүй хэсэг нь түүнийг хялар хатан, долир хатан гэж муулж шоолж байжээ. Ингээд удалгүй хүүхэн би жирэмсэн болоход түшээ гүн ноён дахин шар чавамбинд очиж, "За багш минь, шагдарч авах хүү салдаггүйгээр барахгүй шулмсын хүүхнийх нь гэдэс гүзэнд ямар нэг юм орлоо. Одоо ер нь яах билээ?" гэж асуужээ. Гэтэл шар чавамб өөрийн зээ охинтой шагдарч авах хүүг суулгаж чадахгүй нь гэж бодсондоо учиргүй уурлаж, "Чи юу гэж дими юм донгосож ирж байна вэ? Тэдний эцэнд юм хуралддаг чинь буг хуралдаж байх ёстой. Хүн дүрстэй хүүхэд гарч ирвэл хүрэл соёотой хүүхэд гарч ертөнцийг хадрах болно. Гэртээ ийм хүмүүсийг оргинуулж байж надад юу гэж ирнэ вэ? Чи миний үгэнд орохгүйгээс хойш надтай багш шавийн барилгатайгаа тасалбал таарна. Эсвэл түүнийг хөөж тууж явуулбал таарна." Гэж түшээ гүн ноёныг загнаж зандарчээ. Өвгөн түшээ гүн ноён хүү ихнэрээсээ салахгүй. Очиход багшлам түүнийг таалж угтаж авахгүй дээрээс арга зүгэрхийн эрхэнд өөр нэгэн салгах арга шалтак олжээ. Үүнд тэр үед Манжин хааны дэргэд Монгол ноёд 3 жилийн хугацаагаар ээжлэн суудаг албатай байсан учраас түшээ гүн ноён миний хүүг тэнд суулгаж өг гэж ирэх баригчдад гуйж байгаад шагдарч авах хүүг Бээжин хот руу хөөлгөөд хүүхнийг нь үлдээжээ. Шагдарч авах хүүг явснаас хойш өвгөн түшээ гүн ноён, "За шагдарч авах хүү Бээжингээс ихнэр аавна гэсэн. Намайг дөнгөж мордоод шил цаашаа эргэхтэй зэрэг чамайг хөөж тууж явуул гэж бидэнд загсан да. Одоо чи манайхаас зайл." Гэж хүүхнийг хөөж эхэлжээ. Гэтэл шагдарч авах хүү явахынхаа өмнө ихнэртэй, "Миний эцэг их хоёр чамайг элдвээр зовоож тарчилгаж мэднэ. Чи юутаач намайгаа хүлээгээрэй. Би чамайг бололцоотой байвал тэндээ 3 жил болно. Болохгүй төрүүл хугацаанаасаа наан чамдаа эргэж ирэхийг бодно." Гэж захиж явсан байв. Эцэг ихийн хөөж туусан үг шагдарч авын үгнээс зөрөөтэй байгаа учраас хүүхэн үнэмшсэнгүй. Миний нөхрийн хэлсэн үг үнэн байж, эд нарын хавчиж хяхаж байгаагийн их нь энэ гэж бодоод юутаач бол хатуужж төвчж эдний хаяаг сахиж нөхрөө хүлээнэ гэж шийджээ. Нөхрөө явснаас хойш хүүхийн хадам ноёны аль муу муухай хар бор ажлыг хийж өдөр бүр хол бэлчээрээ саргал түлээ түүх, мал хариулах зэрэг ажилд яваад өгөхт нь өөртөө хоол ундаа хийж идээд түүнд аяг ус өгөхгүй ангааж цангааж дааруулж хөргөж хүйтэн салхи ширүүн бороонд үүд хаалгаа тайлж өгөхгүй хот хооронд хонуулж ийхүү зовоож байж өөртөөсөө зайлуулах гэж бодож байжээ. Ингэтэл түшээ гүн ноён дахиад шар чавамбод арга тал засаж, "За багшлам минь, би таны зарлиг ёсоор шагдарч авах хүүг Бээжин хотод хөөж шулмсаас нь салгасан боловч өнөө хүүхэд нь хичнээн хөөж тууч манайхаас зайлж тонилдоггүй. Одоо яах билээ?"
Ингэж очиход шагдаж авыг салгаж өөрийн зээ охинтой суулгах бололцоо гарлаа гэж баярлсан шар чавамб. Тийм л муухай шулмас танаад шүглсэн байгаа юм да. За тэгээд хөөлгөж туулгаж тамлаж тарчлагаад явахгүй байгаа бол ер нь тэр хүн чинь хүн биш шулмсын туяа юм болохоор нэг наалцсандаа туяа нь шингэнэ гэсэн бурхны номтой юм. Тэгэхээр түүний чинь жинсрийг зутгаж л дарж танилгаж сайн төрөл олохоос өөр арга байхгүй дээ. Ингэж хэлэхдээ түшээгүй ноён. За багшлам минь авралдаа багтааж түүний жинсрийг зутгаж манайхаас тонилгож хайрл гэж даатгав. Жинсрийг зутгах гэдэг нь амьдаар нь шатааж алахын нэр. Ноёны гуйлтыг лам хүлээж аваад за яа гэхвэ би буянд хүнийг шатааж байгаа биш бурхан шашны дайсан бог шулмас дарахад болох юм. Ингээд өдөр сар болцоод өвгөн ноёныг буцаажээ. Өвгөн ноён гэртээ ирээд жинсрийг зутгахад орох юмыг далдуур бэлтгэж энэ тухай гагцгүй хатандаа нууцдан хэлсэн боловч түүнээс дамжсаар нийт олны дотор таржээ. Энэ үед хүүхэн юу ч мэдэхгүйгээр тэдний л зарц боол болж байсан ажээ. Шулуун цагаан сэтгэлтэй нутгийн нэг хүн хүүхнийг гэртээ аваачиж цай хоол өгсний дараа "За хүү минь, миний өөр хүүхэд жалгаагүй, чи ч жалгаагүй. Чамайг харахад хүний сайхан бүсгүй юу боловч чиний алс хол нутагтай ядуу датуу гаралтайд чинь дургуйцэж өвгөн түшээ гүн ноён шар чавам хоёр нийлж нөхөр ханий чинь алс бээжинд хөөж явуулаад чамайг галдан шатааж алах гэж байна. Үүнийгээ эд бог шулмас сэрээд арах гэж дэмий ярьж байна. Хинч гисэн шатаж үхийг хямтан ертөнцид байх уу да. Чи эртхэн аргаа бодож амиа хичээ. Нутаг орондоо буцдаг юм уу, нөхөр ханаа барааддаг юм уу, бушуу түргэн хөдөл, хожимдвол гимшивч барахгүй гаслан зовлонд уучрах гэж байна шүү хүү минь. Ингээд хүүхэн би яах билээ, хаашаа ч явах билээ. Ингээд бархирхаас өөр юу ч хэлж хийж чадахгүй байв. Нөхөр хань гэвэл алс бээжинд, нутаг орон гэвэл хол баруун хязгаарт яах чаргагүй нэгэн хүүхэн амтэн хүнийг царайшлан харж байжээ. Гэтэл анх шагдарч автай баруун хязгаарт явуулцаж энэ хүүхнийг авчралсан түшээгүн ноёны нэг өвгөн туслагч байдаг байв. Туслагчийн эхнэр нэг өдөр нөхрийгөө ятгаж "Чи ч одоо баруун хязгаар руу явж энэ хүүхнийг авчралсан шүү дээ. Ийм тийм ядуу датуу айл байсан гэж ярьсан биз дээ. Гэтэл одоо яагаад бог шулмас болчих нь энэ вэ? Яагаад бурхан шашны хилэнд хурч энэ хүүхнээр сэрээд арах болвоо? Үхлээс үдсэн чи бид хоёрын ганц энээс ялгаа юу байх вэ? Үртэй хүн үрээ гэсний чи бодож үзээч. Бидний охин ч гэсэн биднээс хойш яаж явахыг хэн мэдэх вэ дээ? Ингээхлээр шагдарч авах хөвд хүүхнийх нь нэрээр захиа занаа явуулах арга байдаггүй юм уу? Тэр нь амар мэнд байгаад энэнийг амьд мэнд нь ирвэл амийг нь аварч болгосон байх" гэж ятгажээ. Өрөвч сэтгэлтэйтэй ч юм уу, үртэйгээ зүйрсэндээ ч юм уу, өвгөн туслагч хүүхний нэрээр захиа бичиж зам явсан бүхянд өгөхөр бичгийн үгийг "Аавч намайг инэрлгүй лам чавамтай нээж хизээгүй шатааж алах гэж байна. Аюултын аллагаас аврах эсхийг ганц хайрт чимэн нэмэд бушуу түргэн ирж миний амийг авраач" гэж бичээд замын элчид өгч явуулжээ. Хүүхнийг шатааж алах сар өдөр улам бүр ойртож байлаа. Үүний зэрэгцээгээр шар чавамб цагаан гүний сууж бам чигийн гимээ арилгах гих нэрийдлэр түшээгүй ноёны дэрж тэрмөө хүүхний шатааж галтаж алахаар бүх ажлыг төхөөрч байв. Энэ үеэр төвдийн хэсэг худалдаачид хот хүрээ орж 8 хийх замдаа Эрдэнэ далай хийдэд ирж хоноглож байхад нөгөө хүүхэн очиж гин. Тэдний дотор урд Монгол газар явж байсан нэгэн залуу төвд явжээ. Түүнд хүүхэн уучраа хэлэхэд "Төвд монголч гэсэн хүний өөр ялгаа юу байх вэ? Манай төвд газар бурхан шашны хамгийн их дэлгэрсэн бог шулмас сэрээд арах ёс гэж буй. Гэхдээ эн чинь амьд хүн байна шүү дээ. Тулгар биетээ хөөрхий бүсгүйг харсаар байгаад яаж шатаалгачих вэ? Таньж мэдгүй өөр нэгэн газар төөрүүлж өгье" гэж цаад нөхөдтэйгээ ярилцсан хэлмэрч төвдийн хамт тэр шөндөө оргуулахаар шийдээд хос морьтойгоор оргож хүрээний зүг гарчээ. Тэнд үлдсэн бусад төвд худалдаачид хүн сэжиг авахлахгүй тулд Эрдэнэ далай хийдэд 2-3 хоног байж байгаад тогтохтой хөдөлжээ. Хялар хатныг хардаж сэтэж байсан түшээгүн ноёных хүүхнийг алга болсныг мэдмэгц төвдүүдийг сэжиглэж хойноос нь цэрэг цагдаа илгээсэнд хил ам мэдэхгүй хідэн төвд юун хүүхэн яасан хүүхэн мэдэхгүй гэж шулганалтаж байжээ. Гэвч хэлмэж төвд байхгүй болохоор нь түүнтэй хамт хүрээ хот руу оргуулж гэж таажээ. Тэгээд шар чавамб төвд үсгээр түшээгүн Монгол үсгээр гидсэндээ хүрэл соёотой биелсэн буг тайсан муу цагийн төмөн ёр шүглсэн шулмас хүрээ оржээ. Түүнд үзэгдсэн харагдсан хүн бүр өвхөл тахалтай учир нь түүнийг оргуулсан этгээдтэй хамт барьж нааш нь хүргүүл гисэн бичигтэйгээр биарч чадал ихтэй бүх лувсан дам гэдэг хүнийг илж болгон тавьжээ. Тэр бүх лувсан дамп болж ихтэйхэн хатуу сэтгэлтэй энэрэнгүй санаа байхгүй ийм хүн байжээ. Энэ хоёр хүн бичгийн хамтаар хот хүрээ орж ирж тэр үеийн манжин жанжин яам гэсэн газар буужээ. Энэ үед хүүхэн хотод ирж төвдүүдийн буусан газар бүүж хоноглож байсан байна. Бүх л усан дамбын тараас нь цурхал бичгийн харгайгаар хүрээ хотын сүсгтэн хүн ард уг бичгийн учрыг сонсож дуулмагцаа үнэхээр дайралсан хүнд үхэл зовлон гай гамшиг дайрал дууцаа гэж айж болгоомжлон хаалга хашаагаад төгжиж байжээ. Нэгэн орой төвдүүд нь хоорондоо ихээхэн яриа шүүгэн болж байсан боловч хэл мэдгүй хүүхэн дэмий ангайн гүлэрч суув. Гэтэл тэд дундаасаа мөнгө татаж эхэлсэн байх юм.
Маргааш нь морин зах гэсэн худалдааны газар очиж нөгөө цуглуулсан мөнгөөрөө их номхон ив ижилхэн 2 жороо хар морь худалдаж аваад имэйл хазаар төхөөрч бэлдээд хүүхэнд хэлжээ. За чиний хойноос бүх л усан дам гэдэг хүнийг ийм учиртай илгээж чамайг баривчлахаар ирэл хайгуул болж байна. Чи одоо энэ хот хүрээнд нэг ч хонохын аргагүй боллоо. Одоо яв. Бид чамайг харж байж яаж хүний гарт өчгөв. Бид дундаасаа өчүүхэн мөнгө гаргаж чамд унаа морь имэйл хазаар бэлтгэв. Чи нутаг орноо бараад нөө нөхөр ханаа хайнуу өөрөө мэд гэжээ. Тэдний тус болсонд баярлсан хүүхэн. Би явна. Та бүгдийгээ ч хөөдөхгүй, өөрөө ч баригдахгүй хичээнэ. Ингээд тэр шөндөө оргож нутаг орноо тэмцэж баруун тийш гарсангүй. Хүрээнээс зүүн тийш баян даваа чиглэн гарчээ. Ийхүү зөвлсөн нь Бээжинд байсан нөхөр ханаа бараадсан хэрэг бийцээ. Ингиж уулахад уудам хүндий сүлжиж оргож бүүж явсаар одоогийн Дорногой Сүхбаатар аймгийн нутгийн зааг орчмоор Монголын хил дээр очжээ. Тэгтэл гэдэстэх хүүхэд нь гарахаар өвдөж эхлэв. Хүүхдээ хээр хөдөө гаргачихгүй тулд айл амтэн ирж давхисаар нэгэн айл олж очсонд үр хүүхдийн мөрөөсөл болсон сайхан сэтгэлтэй өвгөн эмгэн хоёр байжээ. Тэд өөрийн төрсөн охиноо амаржуулах гэж байгаагийн адил хайр сэтгэл тавьж амаржуулахад хүүхнээс 2 ихэр хүүхэд гарчээ. Өвгөн эмгэн хоёр үр хүүхэд заяахтаа нэгээр биш нэг хэсгээр ирдэг юм байна шүү гэж баярлцгаав. Хүүхнийг тэтгэж тэнхрүүлж 7 хоног өнгөрөх завсар нэг ч хүн тэднийхээр үзэгдсэнгүй. Өвгөн 2 хүүхэдтэй нэр гуйхаар ойрын нэг хийд рүү яваад орой болсон хойно ихэд сандран хурж иржээ. За юу болов яав ив гэтэл хүүхний хойноос бүх лувсан дамтай явуулсан зурхалт бичиг богд исний лүндэнтэй хавсраад тэр хүүхнийг үзэгдсэн харагдсан газраас нь барьж хөргүүл гэсэн бичиг тэр өдөр мөн хийдэд очиж тарж байхыг өвгөн сонсон хэрэг байжээ. Тэгээд өвгөн за хүү минь чамайг харахад чи чинь хүний сайхан бүсгүй өр боловч богч өтгөр юм гин. Чиний хойноос ингэж тэгэж байр ал гэсэн бичиг өнөөдөр хийд дээр ирээд тарж байхад нь би мэдлээ. Надаас муухай сэтгэлтэй ир бол чамайг манайд байна гэж хэлээд бариулах байсан. Чи надад гим хор хийсэн биш. Би чамайг тэгж хөөдөд яах вэ? Чи одоохон энэ хүүхдээ аваад манайхаас зайл. Өөрийгөө ч намайг ч битгий хөөд гэж учирлан гуйжээ. Хариуд нь хүүхэн. Би бол богч өтгөр гэгч биш. Ийм тийм ас хол нутагтай ядуу татуу гаралтайт минь дургуйцэж өвгөн түшээ гүн ноён шар чавамтай нийлж намайг ингэж зовоосноор барахгүй. Нөхөр ханыг минь ас холын Бээжинд хөөсөн. Би шатааж алагдахаас зайлж нөхрийнхөө хойноос ингэж яваа хүн гэж хэлжээ. Хүү минь яа гэх вэ? Хэрэг нэгэнд буруудаж ирэхэд хичнээн зөв байвч цөм буруу болно гэсэн эртний үгээр нэгэнд буруутсан тул чи яа харахгүй. Хүү минь яв. Ингэж тэр өвгөн шүнжин давхиж адуу малаа олж 2 хар морийг нь барьж имэйллэж өгчээ. Тэгэхлээр хүүхэн хэлжээ. Та хоёр бол миний өөхөх төрөх хоёрын нэгэнтэй уулзсан эцэг их хоёртой минь ялгаагүй ачлалтай хүмүүс тул би та нарыг зовоохгүй, гомдоохгүй. Одоо явлаа. Харин явхдаа би энэ муу 2 хүүхдийг хоёулыг та хоёр дээр орхиул зохих боловч улаан ялцгай 2 хүүхдийг битгий хэл өөрийгөө яая гэж байгаа амтан ингээвч хөхмийн эрхээж саамшиж намайг зовоох болов уу гэж айж байна. Нэгийг нь та хоёр дээр орхий. Би нөгөөг нь авч явъя. Энэ бол аргагүй мах цуснд төрсэн хүний үр шүү дээ. Та хоёр битгий сэжиглэж айгаарай. Хүн болбол тэр биз, болохгүй бол тэр биз. Би яаж 2-2 хүүхдтэй нь ялах битээ ингэж явах вэ дээ гэж гуйжээ. Энэ гуйлтыг өвгөн эмгэн хоёр өрөвцөндөө хүлээн авч нэг хүүг нь үрчлэн авсан байна. Нөгөө нэгд нь морин дээр авч явахад тохиромжтой хөзөөвчүүлэхийг төхөөрч өгчээ. Хүүхийн нэг хүүгээ аваад тэр шөндөө гарч тэндээс баруун хойш ширгэсэн байна. Үүнээс хойш дагалдаж яваа элийн зурхал олон болж хялар хатан хялар шулмас тэнд тэгж ингэж явна гин гэж олон болж өссөн явдал нийт талдаа өөрийнх нь нуугдаж оргох зайлах явдалд тос болж байсан боловч хойноос нь мөрдөх явдал аюултай л байлаа. Хүүхний явсан замын тухай домог Өмнөговь аймгийн нутагт ирж 2 салдаг нэг салаа нь хойшоо эргэж хот руу чигэлдэг. Нөгөө салаа нь баруун хойшоо эргэж Эрдэнэ руу ордог. Аль нь үнэн болохыг мэдэх аргагүй боловч зүүн хойшоо эргэсэн замаар нь явъя гэж шийдэн хүүхэн өнжиж хонох газараа хонож бөгж бүлтгэнсээр хот хүрээ оржээ. Даа хүрээнд ирээд өдөр нь ууланд бөгж байгаад шөнөн төвдүүд дээр иржээ. Хүүхнийг авч оргосон итгэлтэй сайн нөхөр нь тэнд харагдсангүй. Харин хүүхнийг оргосны дараа бүх лувсан дам гихч очиж тэднийг хадаж сэрцээр Монгол хэл зан заншил мэд хэлмэж төвдий жанжин яам гэсэн манжин амсын яаман дээрээ байжиж тарих толгойг нь үдэж балавсаар шархны халуун болгож шөхүүлжээ. Төвдүүд хүүхнийг амьд мэнд яваад баярлсан боловч чи энд нэг ч хон харахгүй. Чиний мөрөөр бидний өдөр шөнөгүй тагнаж туршсаар байна. Одоо яв гэж хэлжээ. Хүүхэнч баригдахаа сайн тэр үеийн туулын гүний нутаг, одоогийн Төв аймгийн Лүн сумын нутаг дайрч хадаасан чин толгой, хун тайсын балгас, шар шал, баян нуур чиглэлээр гарч баруун тийш асар холтойгоо явж байгаад нэгэн өглөө хойноос урагшаа явж байгаа хэсэг аянчдтай дайралджээ. Энэ хэсэг аянчд танихаар барахгүй түшээгүн ноёны албат иргэд хойшоо чин тэгээд босож явсан байх юм. Эд жинд явахынхаа өмнө тэр хүүхний хялар шулмас богж өтгөр болоод оргож босож алга болсон харагдсан хавцсан хүнд их гай барцад болно гэсэн шар чавам ламын тараасан зурглыг итгэсэн үнэмшсэн байжээ. Эднэр харахтайгаа зэрэг хатны хүндэтгсэндээ биш ганцхан аюултай богж шулмастай дайраллаа гэж айсандаа жингийн даамлаас эхлээд цөмөөрөө тэмээ малаасаа бууж
Ачид гатан минь муу сайн боолчуудаа өршөө. Авар чиний муу сайн боолчууд байна. Гээл мөргөж бархихад хүүхэн тэднэртэй тулгарч уулзалгүй жишүүхэн зэрэгцэж ирээд. Өвгөн ах минь ээ, өнөр олон нөхөд минь ээ, надаас битгий. Би та нартай уулзах завгүй мөрөөрөө яаруу явж байна гэж хэлээд хажуугаар нь зөрж гарчээ. Энэ явсан аянчид нутаг орондоо ирэхэд хүүхнийг бог шулам гэсэн зургал хിവэр байсанд хамт явсан хүмүүсийн дотроос ам задгайтай нэг нь бид нартай хэдхэн хоногийн өмнө тэнд тэгж ингэж уулзсан. Биднийг харахад хоёр жороо хар морь шиг л байсан. Хоёр жороо хар нохой юм уу, морь юм уу бүү мэд. Хүүхэд ч юм уу юу юм хүзүндээ нэг юм зүүсэн ингэж тэгэж явсан гэдгийг хэлжээ. Тэгхтээ зэрэгцэн чом шавнараасаа түшээгүй ноён хяанараасаа ихтгэлтэй элч нарыг хойноос нь өртөөчлөн товтлогсон байна. Хүүхэн түүнийг мэдхгүйгээр амрах газраа амраад л явж байжээ. Ирүүлчид хойноос нь мөрдөж мөшгсөөр нэг өглөө нутгийн нэг ардаас асуухад өчигдөр орой наран шинхийн үед энэ уулын бэлээс хоёр жороо хар морьтой ногоон торгон дээлтэй хүүхэн орж ирж энэ голоос морио услаад ус аваад гарч байгаа харагдсан гэжээ. Тэр заасан уулыг нь тэр шөнөө бүсэлтэл хүүхэн тэндээс оргож чадаагүй байжээ. Маргааш өдөр нь чон нохой үргэж байгаа юм шиг л хүүхээ хашгирч тал талаас нь хашиж эхлэхэд хүүхэн хаашаач гарах газаргүй хярсан туулаа шиг бүлтэлцэж байв. Наан чин цаан чин гарлаа зүгтаалаа гэж хашгирч шахсаар уулын хяр дээр тэр хүүхнийг барьж авчээ. Хүүхэн анх үзэгдэхдээ хүзүүндээ өлхийтэй хүүхэдтэй харагдаж байсан. Баригдахдаа хүүхдгүйгээр баригджээ. Айж сандрахтаа мод хаданд хүүхдээ орхисон юм уу, юу ч гэсэн хүүхэдгүй баригдсан байна. Барьж авсан хойноо тэр хүмүүс "За хөө, бурхан шашны дайсан буугч өтгөр барьлаа. ертөнцийг харавал алга болчтыг юм гинлээ." Гээд хоёр нүдийг нь тас аниулж боогоод хоёр гарыг нь ард нь хүлээд зайдан тимэн дээр буруу харуулж мордуулаад хоёр хөлийг нь хэрсэндэж доогор нь холбоод л шар чоом хаан байна гэдэл чогшуулжээ. Ингээд амьдаар нь там дарчланг нь үдсээр явж одоогийн Эрдэнэ далайн хийд дээр шар чоом дээр авчирчээ. "За багш минь, өнөөх гүйцэгддэггүй баригддаггүй шулмс хүүхний чинь авчрах нь энэ" гэж барихад "Аа тийм үү" ингээд хорхийн хажуугаар тэр инэрлгүй итгээд хүүхнийг алахыг арай зүрхэлж чадаагүй ч юм уу юу ч гэсэн өөрөөсөө зайлуулж "За хөө, бог шулмас сэрэ жинсрэг цутгахдаа өмнө говийн баруун чойрын өвгөн хамлам гэдэг их нэртэй жинсрэгчин буй намайг үүнийг дарж айл гэж гуйж байна гэж хэл" гэж 50 лам мөнгөтэй тийшээ явуулсан өвгөн хамлам. Бурхан шашны номд бог шулмас сэрэ дарах ёс гэж буй. Гэтэл эн чинь амьд хүн байна шүү дээ. Амьд хүнийг бог шулмас гэж таньсан шар човон бөөрөө шатааж алддаг юм байгаа биз. Би тэгж нүгэл хийж чадахгүй. Буцааж аваач өг. Мөнгийг нь ч би авахгүй. Жинсийг цутгаж чадахгүй гэж буцаажээ. Тэгээд буцаагаад ирэхтэн шар човон тэр хүүхнийг өөрөө жинсийг цутгаж дарахаар 10-аад алд нүхөх гэж тушаажээ. Дээд ам нь баг дөрвөн хантай гэрийн бөөрийн чинээтэй доошоо нарийнсан тийм нүх ухуулаад хуурай модыг цуу татаж ёроолоос нь эхлээд сараалжилж өрөөд шар тос дээгүүр нь хайлж асгасаар байгаад нүхний амтай чацууртал шар тостой модоор дүүргэжээ. Ингээд жинхэнэ жинсрэг цутгаж сэрээ дарах өдөр болоход нэг хэсэг нь хүүхнийг өрөвцөндөө, нэг хэсэг нь харамссандаа, нэг хэсэг нь айж сүрдэж монхорсондоо хэдэн мянган хүн цугларсан байх юм. Энэ олон хүний шар човом тэргүүтэй лам нар бог шулмсын бузар хорлол болон хол зогс гэж холдуулж байжээ. Дараа нь тэр хүүхний жинхэнэ шатааж галтаж алах цаг болохоор хоёр шургааг модны голд сорын тавг гэсэн цар дээр хүүхнийг ихээс гарсан нүцгэн дүрээр нь хүлээд өтгөн урт хэсгийг нь сэгсээлгэж сагсайлгаж олон дулан митгүүлэх гэсэн сүр үзүүлсэн байдал гархан уйлуулж бахируулсаар хоёр гуйлан модны дөрвөн үзүүрээс дөрвөн лам дамансаар хойноос нь сэрээ ёдроод алалсаар шар човом тэргүүтэй лам нар бүрээ бишгүрээ гингэнүүсээр галдаж алах нүхний аман дээр ирсэн байх юм аа. Хүүхнийг ингэж тарчилгаж нүхний ам дээр авчирсны дараа шар човом "Би 60 настай хүн, уг нь 120 сүүдэр зооглох байсан хүн. Үлдсэн 60 насаа чамд өглөө. Чи бол хүн биш, бог шулмас. Би чамайг бурхны номоор дарж номхотгож байна. Чи энэ нүхэн дотор 60 жил суун. 60 жилээ гүйцээсэн хойноогаар чи юу хийхээ өөрөө мэдээрэй. Би чамайг бурхны номоор дарж байна." Ингэхэд хүүхэн хариудна. "Би бол бог шулмас гэгч биш. Хүн намайг ингэж тамлаж тарчилгаж алсны хариуг би авч чадахгүй ч гэсэн үйл үрцээс чамайг хариуг минь авах байх" гэж хашгирч бархирч байжээ. Тэгэхэд нь бог шулмсыг бүү дуугарга гэж бүрээ бишгүүр харанх хингэрэг зөхиулж байсан байна. Шар човомбын бэлтгүүлсэн засмал нарийнхан модны үзүүрт шар тостой нүхнийхэн тал талд нь гал өгөхөд үлгэр домогт гардаг галт там гэдэг шиг галаар өргөж дээш цоргиж байжээ. Дамнаж ирсэн дөрвөн лам салхиныхан дээрээс тэр аимшигт галын яг өр дунд нь хөөрхийлөлтэй хүүхнийг барьж зогссонд хүүхэн түлэгдэж эхлэхэд хажуудаа хайлуулсан тогоотой шар тосноос шар човомб очир бариултай халбаар хутгаж аваад ном уншиж шатаж байгаа хүүхэн тийшээ цацаж байсан гэдэг. Нөгөө мөхүүхэн дороосоо галд шатагдаж хажуугаас нь шар човомбын затсан досонд биеэс нь гал бадарч хүний ёсноос гадуур хөөрхийлөлтэйгээр нас баржээ. Тэгээд хүүхнийг булчлаад байхад эргэн тойрон харж байсан морьтой явган олон хүний өрөвдөх нэг нь өрөвдөж, өшөх нэг нь өшиж, учрыг мэдэхгүй нэг нь мунхарч сөгдөж, нөлмөс асаруулан уйлахтай гайхалтай байсныг шар човомб хараад
Та нар муу сайн усан нүдтэй цусан зүрхтнүүдийн нүдээр харахад энэ шатаж өгч байгаа юм шиг боловч огтын тийм биш. Энэ дороосоо дээрээсээ доош хөмөрсөн хоёр ширхэг тогоон дотор яг дүрс байдлаараа буй. Би 60 жилийн нас өгсөн, 60 жилийн цаана гарч ирж та нарыг цөмийг чинь хүрэл соёотой хүүхдийн хамт хүйс тэмдрэх болно гэж ард ирээдийг сүрдүүлж байхад ард олон үнэхээр тэгэх юм байх гэж айж сүрдэж байжээ. Хүүхнийг шатааж хороосны дараа цугласан олон цамчин мөргөлчний маягаар Эрдэнэ далайн хийд рүү морины явдал янз үзэж явцгааж байсны хамгийн түрүүнд шар човомб жороо буурал морьтой дүүхэл зүвж явжээ. Гэтэл шар човомбын морь огтны нүхэнд бүдрээд онголдоход шар човомб тэр газраас босолгүйгээр нуусан дасарч үхсэн байх юм. Энэ нь хүүхнийг өрөвдөж шар човомбод өшиж байсан хүнд бол бах тав нь ханахаар, гайхаж эргэлзэж байсан хүнд бол бүрч мунхруулмаар юм болж байлаа. Үлдсэн лам нар дахин зуурхаж, "За та нар хар, ийм хүчтэй шулмас байсан байна. Дарсан ламаа аваад явлаа. Шар човом 60 настай нь үнэн, 120 нас хүрхэн ч үнэн байсан байна. Үлдсэн 60 насаа хялар шулмд өгчээ. Шулмас 60 жилийн цаана гарч ирэх нь гарцаагүй байна" гэж итгэж байжээ. Замын дагуу явсан элч хялар хатны загтлыг Бээжинд байсан нөхөртөнд дамжуулсан байжээ. Нөхөр нь загтлыг хүлээн аваад өөрийн эхнэрийн хөөрхийлөлтэй болж байгааг мэдээд гуйж гувшиж байж аль бажлаасаа чөлөө аваад нутгаас очсон 8 хаа нарын хамтаар нутгийн зүгт давхижээ. Морин буухягаар давхисаар халах нутагт нилээд ойртож явтал тахал өвчин гарсан хойд хятадын нутагт санамсаргүй орж ирээд шагдарч ав 6 хяагийн хамт нас барсан байна. Үлдсэн 2 хяа энэ мэдээтэйгээ хизээ өнгөрсөн хой нутаг орондоо иржээ. Лам үүнийг ашиглан бас л цуурхал тарааж байлаа. Дарсан ламаа дагуулсан ханиа хажуудах хяа нартай бүгдийг нь аваад явлаа. Ийм л зүрхийн шулмас байсан юм гэцгээж байв. Өнөөх 60 жил гэдг нь 1936-аас 1937 онд гүйцэх үед хүрээ хийд газар сайгуул шар човомбын хортой гүтгэлхийг лавшруулан номлож лам нар хялар хатны богж өтгөр энэ жил гарах ёстой. Зөвийн цагийн та нар муу сайнууд гайхуулж шулмас богийн хорлол удахгүй ирнэ гэж төр засаг ард түмнийг занан зөвхөж байсан байна. Тэр үед лам нарын зурхлыг үнэмшиж байсан нэг хүн мал ирж яваад хялар хатны булчны ойролцоо явж байтал булчнаас алд хэрийн зайтай газар ширмэн тогооны ирмэг газраас зохиож харагдсан байжээ. "Хүй та минь өнөө хялар хатны чинь богж өтгөр гарлаа. Тогоо нийл гарч байна" гэж тэр хүүхний хэлэхэд нутгийн хэсэг хүмүүс очиж холоос харахад нь үнэхээр тогооны ирмэг зохиож байсан гэдэг. Бүр сүүлд нь намнанд орчгүй тэр булшинд түүхийн ямар нэг баримт дурсгалт зүйл байгааг илрүүлж өгнө үү гэж тэр нутгийн хүүхэд залуучуудын эвлэлийн байгууллагад хүсжээ. Тэгээд хэсэг залуучууд уг булшийг ухаж үзэхэд дээд талын 2 метр хэртэй шороон дотроос бүрэгдийн яс нохойн толгойн ясны хамт гарсан байна. Энэ нь шар човомб боксэрээ дарахдаа хийсэн зүйл биз. 2 метрийн гүнээс доош жинхэнэ булшинд хүрч байгаа бололтой байсан боловч юу ч олдоогүй. Шатсан нүүрс цоцол элс шорооноос өөр юм гараагүй яаж. Харин нэгэн хэсэг газар дутуу шатаж үлдсэн ногоовтор бүсийн тасархай олдсон байна. Энэ булшийг ухахад тэр үед нийгмийг аюулаас хамгаалах яамны төлөөлөгч байсан Осоржаан гэгч хүн харж байжээ. Хялар хатны тэгж шатааж алахыг 10 гаруй настайдаа нүдээр үзсэн хэмээн 93 настай Шанж гэдэг хүн 1955 онд над ярьж билээ.